Оюут толгой ордод 1987 онд анхны геологийн зураглалын судалгаа хийгдэж байсан бол 2001 онд Ivanhoe Mines компани тус ордыг нээсэн байна. 2006 оноос Ivanhoe Mines, Rio Tinto компаниуд оюутлогоо бүтээн байгуулалт, олборлолтод стратегийн болон техникийн түншлэл байгуулан ажиллаж 2009 онд Монгол Улсын засгийн газар Ivanhoe Mines, оюутлогоо компани болон Rio Tinto компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагджээ. Тэгвэл 2009 оны 3 дугаар сарын 30-нд Америк нэгдсэн улсын элчин сайдын яамнаас явуулсан нууц мэдээллийг WikiLeaks сайт илчилсэн. Уулуурхаа маргаанаас болж ерөнхийлөгчийн эрх мэдэл буурч байна гэсэн гарчигтай тус мэдээлэл бичснээр 3 дугаар сарын 2-ны орой Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ажил хэрэг болгох шийдвэр гаргалаа. 3 хүнтэй тус зөвлөлийн шийдвэр 2-ын эсрэг 1 байсан байна. Ерөнхий сайд Баяр, их хурлын дарга Дэмбэрэл нар ерөнхийлөгч Инх Баярын эсрэг саналыг олонхоор дийлсэн гэжээ. Тус шийдвэрийг засгийн газар даруй хэлэлцэж 3 дугаар сарын 4-нд их хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан байдаг. 2009 онд Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөл улсын нөөцийн нэгдсэн бүртгэл тус ордын нөөцийг 45 сая тонн зис, 1800 тонн алт агуулсан нийт 6.5 тэрбум тонн хөдрийн геологийн нөөцийг бүртгэсэн. 2012 оны 12 дугаар сарын 27-нд баяжуулах үйлдвэр асаж, 2013 оны 1-р сард анхны зэсийн баяжмлаа үйлдвэрлэж, 7 дугаар сарын 9-ноос эхлэн экспортод гаргасан байна. Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын эхний үе шатанд нийт $8.8 их төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ нь төслийн анхны гэрээний зардлаас 20% өссөн үзүүлэлт байсан тул тухайн үед Монголын тал таатай хүлээж авч байгаагүй юм а. Харин үүнд эдийн засагч хашчулан ийхүү байр сууриа илэрхийлж байсан юм а. Томоохон төслүүд дээр зардал 20% битгий хэл 2-3 дахин өсөх тохиолдол байдаг. Анхны төслийг 2008 онд хийж байхад 2012 онд 10-аас 20%-аар зардал нь өснө нь үнэн боловч нөгөө талаас тийм том бүтээн байгуулалтыг богино хугацаанд говьд байгуулсан гэдэг нь технологийн гайхамшиг байсан. Оюутлогоо компани 2014 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын засгийн газарт нэг их найд 700 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн гэж мэдгдсэн ч Улсын их хурлын зарим гишүүд татварын хэмжээ дээр дурддагдсан хэмжээнээс бага гэж мэдэгдэж байгаа. Монголын талаас сангийн яамны газрын дарга Баццгээр ахлуулсан ажлын хэсэг оюутлогоо компанид санхүүгийн шалгалт хийсэн боловч эцсийн дүн нь гараагүй байна. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн үгүй юу гэдгийг гэдэг нь тодорхой бус хугацаагаар бол нөхцөн байх ёстой гэрээ ясаар. Гэтэл одоо бол харин ч хөрөнгө оруулалтын хэтрэлтийн тухайн асуудал сөхөгдөж яригдж байгаа. 2014 оны эхний 9 сарын байдлаар оюутлогоо компани 725 орчим сая тонн зэсийн баяжмал экспортлж 290 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Гэвч Эрдэнэт үйлдвэр үүнээс бага зэс экспортлсон ч 435 орчим тэрбум төгрөгийн татварыг төлөөд байгаа юм а. Үүнтэй харьцуулахад оюутлогоо компани ногдуулж байгаа татварын хэмжээ хэтэрхий бага байна гэж үзэх улсын их хурлын гишүүд ч байгаа юм а. Оюутлогоо ашиглалтанд орчоод жил гарангийн хугацаанд оюутлогоо одоо зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ Эрдэнэтийнхээс даваад гарчихсан. Эрдэнэтийнхээс даваад гарчлаа. Үндсэндээ 1.5 Эрдэнэтэй тэнцэх хэмжээний болоод ирлээ гэж. Тэгвэл эндээс Монгол улсад ямар өгөөж өгч байгаа юм бэ гэж. Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талд ашигтай хийсэн учраас оюутлогоо ордоос хангалттай ашиг хүртэхгүй байгаа гэж улсын их хурлын зарим гишүүд тайлбарладаг. Тэд Монгол улс анх хөрөнгө оруулалт хийхдээ авсан зээлээ 20 гаруй жил төлж чадхааргүй болсон гэж үздэг юм а. Харин тус гэрээг байгуулах үед сангийн сайдаар ажиллаж байсан одоогийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баяр цогт гэрээг Монгол улсад эрсдэлгүй харин ч ашигтай болсон гэж тайлбарладаг. Тэрээр Монголын үндэсний олон нийтийн телевизээр улсын их хурлын гишүүн Ганбаатартай шууд мэтгэлцээнд орох үеэрээ ийхүү хэлж байв. Байгалийн баялаг 100% Монгол Улсын засгийн газрын мэдэлд байна. Төслийн санхүүжилт 100% гаднаас орж иж байна. Компани эзэмшлийн хувьд бол 66 хөрөнгө оруулагч тал, 34 нь Монголын тал. Ашигын хуваарлтын хувьд бол 53% Монголын тал, 47% нь хөрөнгө оруулагчдын талд байна. Тийм учраас санхүүжилт 100% гаднаас, ашигын 53% Монголын оногдож байгаа. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч цахиагийн элбэгдорж оюу толгой асуудлаар дараах байр суурийг илэрхийлж байсан удаатай. Оюу толгойд Монгол улс хууль ёсныхоо байр суурийг эзлэе. Бүх төвшөнд нь Монгол хүн оролцдог болох цаг нь болсон. Оюу толгойд санхүүгийн үйл ажиллагааны хяналт ил тод байдал алгаа. Монгол улс хуультай улс. Хуулиа биелүүлцгээе. Харин нийтлэлч жаргал сайхан оюу толгойтой холбоотой үүсэж байгаа нөхцөл байдлын талаар хэлэхдээ энэ төслийг багахан шиг улс төржүүлж, ил тод байдал болон иргэдийн хяналтыг нэмэгдүүлж, ухаалаг хандахыг цаг үе шаардаж байна. Оюу толгойг улс төржүүлж, улс төрийн зорилгоор ашиглахыг санаархаж байгаа хүмүүс, улс төрийн хүчнүүд аливаа дайралт хийхээс өмнө энэ төсөл зогсвол
эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний тухай дахин нэг бодохыг уриалж байна. Үүнээс үсгэд гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсч мэдэгч үүнийг улс төржүүлэлгүйгээр Монгол улсад ашигтай байдлаар хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Одоогоор тус төслийн 2 дахь шат болох Далдуурхан санхүүжилт шийдэгдэг байгаа юм. Санхүүжилт болон гэрээтэй холбоотой өөрчлөлт оруулах гэхээр оюутлага компани төлөөлөө удирдах зөвлөлд 9 гишүүн байдгаас 3 л Монгол улсыг төлөөлдөг тул хүчин мөхөсддөг гэж тайлбарлах мэргэжилтнүүд байдаг юм а.